За сүнсний сэрэлт гэдэг ийм цуврал дугаарыг буюу 84 дахь дугаар эхэлж байна. Өнөөдөр болохоор хүний сүнсэндх бүлэг мэдээлэл болох махан сүнс гэж нэрлэгдэж байгаа. За энэ мэдээллийн талаар ярих байгаа. Энэ махан сүнс гэдэгт байгаа мэдээллийг эцэг их талаас бэлдэн гэхээс илүү тухайн хүнд шинээр зориулагдсан бие болсон сүнс байх нь илүү түгээмэл гэж байна. Урд урдын төрлүүдээс ямар ялгаатай байх, юугаар илүү болоод дутуу үйлсийг дүүргэх юм бэ гэдгийг тооцсон мэдээлэл агуулдаг гэж байна. Махан сүнс нь дараагийн төрөл рүү шилждэг бөгөөд урд төрлүүдийн гүйцээж амжаагүй үйлсийг дүүргэх гэж үүлийн үрээр эргэж ирдэг гэж байна. За энэ нөгөө сүнсэндх мэдээлэл маань зарим нь болохоор ингээд сарнж байгаа, зарим нь тарж байгаа, эсвэл цулаараа байгаа гэдгсэн шүү дээ, тий. Мэдээлэл дунд махан сүнсний мэдээлэл бол дараагийн төрлүүдэд голоол явдаг төрлийнх нь юм байна. Энэ мэдээлэл нь зарим хүүхдүүд тэр миний нөхөр байсан, энэ миний эгч байсан гэх зэргээр танин мэдээд буйн цаана өмнөх түүхийн яг тэр үедээ дүүргээгүй ямар нэгэн үйл байвал тэр хүмүүс холбогдсон нийлж дүүрэх боломжтой гэдгийг нэгэн утгаараа харуулж буй юм аа. Сүнсний алтан хэлхий холбоос ямар ч үед ямар ч төрөлд дахин төрөхөд холдон салдаггүй юм шүү гинэ. Алтан хэлхий холбоос. За өнөөдрийн мэдээллийг сүнс ба сүнсний ертөнц гэсэн номноос хүргэж байгаа шүү. Би нөгөө номод дуртахаас заримнэр нь мартчихад ах юм. За цудлаг эрхтнүүд үүсэх үед махан сүнс бууж ирнэ гэж байна. Тэгэхээр яах нь цудлаг эрхтнүүдийг бий болгоход оролцдог мэдээлэл агуулж байгаа энэ мэдээллийн багцыг хэлж байгаа л гэсэн үг энэ махан сүнс гэдэг нь. Махан сүнс өөрийн орон зайг биеийн булчин цудлаг эрхтэн дотор эрхтнүүдэд үүсгэн орших бөгөөд бид ямар эдийн ундаа тохирох, хэр хүч чадал болон тэсвэртэй байхыг, хэр хэмжээ хязгаартай оршин тогтохыг хамгийн түрүүнд хариуцдаг. Хүмүүн биеэр туулах авяас чадвар болон үүсээ хэрхэн гаргахыг өөрөөр хэлбэл хувь тавилан bijүүлэн дүүргэж оршдог сүнс юм аа. Улаач болох хувь тавилантай бол түүнд хүргэн биелүүлэхийг хариуцна. Мөн хүмүүний хамгийн чухал үйл болох эрчмийн их солилцоо сүлэлдээ хувиргалтыг дүүргэж оршдог. Дүрэн та нарын одоогийн дүртэй их төстэй. Жилээс жилд дагаад ховсон өөрчлөгддөг. Махан сүнсний гадуурх өмсгөл нь хэрвээ зүүн бэлэгтэй хүн байх юм бол тухайн хүний тэр махан сүнсийг харах юм бол ямар хоёг хувцастай байх вэ гэхээр өнөө цагийн та нарын хувцастай адил биш. Эрт цагийн тухайн үеийн дээл хоёг юм уу? Онцлог хоёг, удмын хоёг эсвэл урд төрлүүдийн нийлсэн хоёгтай эсвэл дээд бие буюу дээд тэнгэрт орших сүнсний хоёгтай адилхан байж болно гинэ. Үүнээс гадна удам хугацааны зэр зэвсгийг хий бие хийсгэлэн дүрээрээ дамнуулан эдэлж байдаг. Түүнээс бус олон зэр зэвсэгтэй эд шид хүчтэй байхгүй. За махан сүнсний дотор энэ хорвоо дэлхийд мэндснээс хойших бүх мэдээлэл хадгалагдана. Алтан дэлхийд хийсэн бүтээсэн бүхнийг махан сүнсний эрчмийн ширхгүүд мэдээллийн ширхгүүдээс унших боломжтой. Эрлэг өвгдийн өмнө очих үед энэ сүнс бусад сүнснээс хэр ариун эрдмийг танин мэдэв, хэр ариун үйлсийг дүүргэв, ямар үйл хэргийг буруу зөрүү дүүргэв гэх зэргийг асууж шүүдэг. Эрлэг өвгөд махан сүнсний бүх мэдээллийг авч дэнслэн байж завсрын ертөнцид үлдээх үү, дээд ертөнцид очихулах уу, хүн болгож төрүүлэх үү гэдгийг шийддэг. Махан сүнс нь ямар хэмээр хаанаас тэтгэдэн оршдог вэ гэж асууад булчингийн эрчим юм хаанаас тэтгэдэж болох вэ гэдгийг бодоод үзтээ гинэ. Энэ ч нэг цудлаг эрхтэн тэг булчин хариуцдаг гэдэг чинь тэгэхээр булчингийн чинь болохоор одоо фитнесийнхэн чинь уураг их уугаад байдаг шүү дээ. Тэгэхээр булчин бол уургаар тижээгдэн л гэж би бол ойлгодог. Тэгсэн чинь дөрвөн төрлийн уургийг авч байж хүн оршдгоо. Аль нь хэр хэмжээтэй байхыг бодож олоорой гинэ. Та нар өөрснөө бодож олоорой гэж байна. Өөрс та нар яагаад доош махан биеэрээ татагдаад байдаг юм? Жигүүртэн шиг яагаад дээшээ хөөрч нисчихэж болдоггүй юм бэ? Аргын ухаанаар таталцлын хүч нөлөөлж байдаг юм бол бэлэг ухаанаар юу гэж төсөөлж байна вэ өөрс гэж асуусан байна. Учир нь хүмүүн хөрс шорон дээрээс хэрчмээ аван махан биеэр дамнуулан доош буцаан өгдөг. Махан сүнс хоёр алганы хүрд болон хоёр олны хүрдээр доороос дээш дамнах эрчмийн олон эргэлт
урсгалуу дотор махан биедээ дэмтэйг нь аваад дэмгүүг нь буцааж гаргадаг гинэ. Арга биеийг бүрдүүлэгч 108 элемент дээр бэлгийн биеийг бүрдүүлэгч бас 108 байдаг гинэ. Нийлээд 216 нь арга бэлгийн эрчимүүдийн эргэлтэн доор орших жамтай буюу хуйлтай гэж байна. Бид нар бол яг 108 элементийг те химийн элементийг бид зохих ямар нэгэн хэмжээгээр байдгийг мэднэ те. Бид нар яриад байдаг уран ч байгаа, алтан ч байгаа, мөнгөн ч байгаа, хар тугалган ч байгаа те. Зохих хэмжээнд байгаа. Бүгд байгаа бидний биет. Тэгэхээр бэлэг талдаа бас дахиад 108 эрчим химийн эргэлтийг бид нар яах нэг биеэр эргэлдүүлдэг байх нь л те. Тийм бүр хуйлтай гэж байна. Байгалийн хууль нь тийм байдаг юм байна. Энэ жамаар хөрс шорооноос авч буй эрчим махан биед шимээ өгч буцаад хортойг нь аван хөрсөнд шингээх замаар махан сүнс илүүтэй тэтгэгдэн оршдгоо гинэ. Зарим онцгой өрсийн сүнс буюу нөгөө оддын туяадын гэж яриад байгаа тийм хөрс шорооноос эрчимээ ихээр авдаггүй. Зөвхөн өөрийн оршуугаас дамнуулан байгаа эрчмийн холбоос дундаас эрчмийн хүчээ авдаг гинэ. За дийлэн ихтэй бол яах нь бидний махан сүнс болохоор хөрс шороо, чулуу, цэцгэс, ургамал, элс, ус, аршаан эрчмээр ундаалдаг бол оддын те туяадын гих хөхтүүд, онцгой хөхтүүд гэж байгаа. Тэр ирсэн магадгүй оддоосоо ч юм уу те эрчмийг бол авчдаг байх нь байна. Домч өвд өвс ногоо хөрс шорооны хилтерхийдийг нийлүүлээд там болгож хүмүүн биед дэмтэйгээр хэрэглэж ирсэн. Ог шим ургамлын даавар нь там болж махан сүнсийг тэтгэж байдаг. Дэлхийгээс махан сүнс эрчмээ хэд ариун аваад байвал сөргөөр ядралт үүсдэг гэж байна. Биеийн булчирхаадын үйл ажиллагаа махан сүнстэй хамааралтай байдаг. Зарим булчирхаад эрчмээ доод хөрс шорооноос авдаг байхад зарим нь дээд оршихугаас оддоос авч шингэнээ ялгаруулна. За энэ шингэн ялгаруулна гэдэг бол ер нь дааврыг л хэлж байгаа гэж би л ойлгож байна. Махан сүнс дээрээс эрчмээ авч хувирган эрвэхэ булчирхаа буюу бамба булчирхаа хэлж байгаа тийм. Нойр булчирхаа, бүнжүр булчирхаа, чихний арын булчирхаа зэргүүдийг дитэгдэгэ гэж байна. Булчингуудын агшин тэлэх үйл ажиллагаа болон мэдрэлээр дамнах эсүүдийн үүсэгч бас махан сүнсний үйл хэрэгт хамааруулдаг. Булчирхааны даах хэмээс нь давсан ачаалттай давтамжид хэмд орвол зогсох хуйлтай гэж байна. Үндсэн булчирхаанууд нь дараах байдлаар тэтгэгдэнэ гэж байна. Дээрээс эрчим хэмээн авдаг нэг л булчирхаа байна. Энэ нь болохоор бидний тархинд байдаг нөгөө борхцоо булчирхаа гэж яриад байгаа шүү дээ. Тархины голд байгаа. Бидний зүм бэлгийн далд ертөнцтэй холбогддог тархины хэсэг гэж дэлхийн нийтээр таамагладаг. За ийм хэсэг нь дээрээс буюу одод гариг, эрхэс, нар, сар тэрнээсээ эрчим энерги авдаг ганц булчирхаа юм байна. За Монгол домчийн судар дээр болохоор энэ борхцоо булчирхайг яг тухны голд нар тусгаад инхээр нэлээд итгэгддэг гэж бичсэн байдаг. Бас онгодууд бас ярьсан байсан баха. Нэг хүмүүс урдуур чоолк тавьдаг шүү дээ. Инхээр тэр хэсэгт нар тусахгүй сүйдэрлэгдээд эсвэл байнгын сарвчтай малгай өмсдөг ч юм уу те. Ийм хүмүүс байх юм бол яах нь тэр зүм мэдрэмж, зүм бэлгийн ч юм уу тэр далд ертөнцтэй холбогдох тэр бэлэг талын тухайн хүний тэр мэдлэг мэдрэмж нь бол буурах хандлагатай. Буюу тэр буурсан булчирхайг нарны химээр тэтгэж чадахгүй байх гэсэн үг юм байна л да. Тэгэхээр чоолк бол хамаагүй тавих бол дими гэж зөвлөсөн байсан. За тэгээд дээрээс ч болоод доороос хөрс шорооноос аль алнаас нь эрчмээ авдаг. За булчирхаад нь болохоор бамба булчирхай, гүйлсэн булчирхай, сэрэ булчирхаанууд ордог гэж байна. За арай жоохон доошлоод хөвчлэн доороосоо буюу газар шорооноосоо дитгүүлдэг тэр булчирхаанууд нь болохоор нойр булчирхай, бөөрийн булчирхай, түрүү булчирхай болон өндөвч гэж байна. За тэгэхээр доороос гэдэг маань түрүүний хэлсэн яг бид нар хөрс шороонд ойрхон байх нь байна. Чулууд, цэцгэс, ургамал, элс, ус, аршаан зэрэг байнга хэрглэж ойр байх нь байна. Байгальд ойр байж иж нойр булчирхай, бөөрийн булчирхай, түрүү булчирхай илүү сайн ажиллах нь байна. За бамба гүйлсэн сэрэ булчирхай ч гэсэн доороосоо бас аавна. Дээрээс ч эрчмээ аавна гэж байна. За махан сүнсний хариуцдаг цулаг эрхтэн бүр өөрийн гэсэн хүрдүүдтэй, урсгалтай, эрчимтэй, хэмтэй. Давсаа их хорхоор дотоос шүүрлийн булчирхайд шүүрлээ гарах нь багасчдаг юм бэлээ. Тэгж их хорж болохгүй биз дээ. Би нэг сар давс хорсон чинь шүлс ялгархаа болж нүүрний арьс их хураасан гэж асуусан чинь тааруулах хэмээрээ багасгана. Сэрүүн хийгээд өндөрлөг эсвэл
Байгалийн хурц эрчимтэй нутаг оронд оршдог хүмүүс хужирыг ихээр хорих нь буруу гинэ. За энэ болох нь эрсдээ суур амьсгалтай тий сэрүүн өндөрлөг газар байгаа хүмүүс буюу одоо бид нар бол давсыг бас хамаагүй ихээр хасч болохгүй болж таарч байна тийм үү. Хурц хүчтэй эрчимүүдийн солилцоо болдоггүй нутаг оронд байгаа бол их хэрэгэлдэггүй. Экваторын бүс рүү урагш төхөх тусам давс хужир нь багасаад байдаг. Эрчмийн эргэлт урсгалаа тааруулж хужирыг хэрэглэх нь хамгийн зөв. Зөөлөн дулаан ийм уур амьсгалтай болох тусмаа яах нь давсны хэрэглийг багасгах болж таарж байна. Одоо Монгол орны газар нутаг дээр ингээд бүс бүсээрээ бас давсны хэрэглээ өөр байгаад байдаг шүү дээ. Баруун бүс нэг өөр, урд зүгийнхэн өөр, хойд зүүн зүгийнхэн ялгаатай байгаад байдаг нь тухайн нэг цаг ууртаа тааруулж бид нэр хооллож ирээд одоо өөрийнхөө эрүүл мэндийг зохицуулаад урьдчилсан өвчнөөс урьдчилсан сэргийлээ сурцсан ард түмний ууг нь үр сад хэдий ч одоо тэр арга ухаанаа мартцаасан ийм нөхцөл байдал маш ихээр хэрэгэлдэг болцсон байгаа. За махан сүнсний эрчмийн өнгө хэлбэлзэл ямар байх вэ гэсэн чинь эрчмийн өнгө хүмүүн бүрт өөр байна. Учир нь тухайн хүмүүний 7 хүрд ямар эрчмийн өнгө урсгалд ор тогтож байна вэ гэдгээс хамаарч махан сүнснийх нь эрчмийн өнгө хэлбэлзэл урсгалын хэм тогтоогдно. Гэртээ байхдаа ногоон байлаа гэхэд байгаль дээр их яваад ирэхээр улам гүн ногоон болно. Зарим үрсийг цовдон цагаан өнгөрөөч төгтөг. Зарим ном хэвлэлээр хүмүүсийн эрчмийг өнгө хүрдний өнгө ийм байдаг гэд нэг бүрчлэн тодорхой заагаад биччихсэн байдгийн билээ гэсэн чинь хэрхэвч тэгж оршихгүй. Хүрдүүдийн өөрийн өнгө гэд яриад байдаг. Тэгтэл үр бүрийн хүрдний эргэлт ялгаатай шүү дээ. Үндсэн 7 хүрд хийгээд бага 108 хүрдүүдийн эрчмийн эргэлт тэдгээрт ирж буй эрчмийн өнгө, эсүүд, эдүүд, эрхтнүүд үндсэн 7 болоод бусад сүнснүүд холбогдож буй өвдөөс ирж байгаа эрчим, дээрээс доороо сүлэлдэж буй эрчмүүд мөн өдгөө ямар үйл хэрэг дүүргэж, ямар үг хэлж байна вэ, ямар эрдэм сурч байна вэ, юу бодож байна вэ зэргүүдийг хамааруулад эрчмийн орон зай буюу гэрлэн бүрхүүлийн өнгө тодорхойлогддог гэж байна. Хүрдүүд яг тийм өнгөтэй байна гэсэн яг хууль бас байхгүй юм байна. Хүн болгон бас өөр одоо юм бод өвлийн үртэй өөр амьдралын хэм маягтай гэдэг шиг одоо яг нэг тийм заасан юм бол байхгүй юм байна. Махан сүнсийг яаж бүтээдэг вэ гэж асуусан чинь амийн эрхийг амийг хариуцсан өвгдөөс аваад тэр сүнсэнд өгөх өгөгдлийг бүгдийг нь багтаадаг. Энэ хорвоо дээр махан сүнсээр анх удаа төрвөл тэр аутизмтай үр шиг үр бий болно гэж байна. Тийм үрийн махан бие нь үйл хэрэг эрдэм мэдлийг тун удаан танин мэддэгэ гинэ. Одоо өмнөх амьдралын мэдээлэл байхгүй нэг талаар бол энэ маш тийм цэвэр өвлийн үргүү шинэхэн сүнс байгаад байна гэж ойлгож байна. Ямар ч өмнөх амьдралын одоо сайн хийсэн ч үйл байхгүй, муу хийсэн ч үйл байхгүй юм цэвэр ариун махан сүнстэй үр мэндэлж байгаа гэж ойлгогдож байна. Бидний нөгөө ээж аавын авиас бэлэх хүүхдүүдэд ингэж удамшаад байдаг шүү дээ. Тэрэн шиг өмнөх төрөлтүүдийн тэр ийм дадал одоо туршил мэдлэг уур чадвар нь бас махан сүнсээр дамнагдаж ирж байгаа. Гэтэл энэ бол шив шинэхэн сүнс. Тийм үрсэд бэлэг ертөнцийн хүчээс илүүтэй арга ертөнцийн хүчээр үйлчилж байж засагддаг гэдэг нь энэ юм аа гинэ. Ямар ч шин сүнс үг дуу цөөтэй өөрийгөө илэрхийлэх чадвар хөгжөөгүй ноёлох сүнсний төвийн ноёлол багтаа ирдэг. Тийм учраас нийгэмшээгүй үрсийн сүнс гээд байгаа юм. Бэлэг ертөнцөөр махан сүнсний хүчийг тэтгэж оршоод арга ертөнцөөр бол арга ухаанд нь шинээр мэдээллүүдийг буулган таниулж болох болохгүй үйлдэл бүрийг үзүүлэн дадуулж нэг бүрчлэн тайлж хэлж өгөхгүй бол сүнснийхаа төрөлтөөс бүрэн салаагүй байдаг. Одоо энэ биендх энэ одоо өөр үүрэгтэй сүнснүүд гэж байгаа шүү дээ. Энэ сүнснүүд чинь ингээд голоо олж ээлжлэж ингэж ноёлдог байгаа байхгүй юу? Одоо энэ дээр ингээд бичсэн байгаа. 5 сүнсдийг дотроо нэгэн захирна гэж байгаа. Тэр сүнсийг захирагч сүнс гин. Үүнээс гадна эзэн сүнс, удирдуулагч сүнсүүд гэж хуваана. Нойлж байгаа үйл хэргийг нь харахгүй бол аль нь эзэн сүнс, аль нь захирагч сүнс байна гэж ялгахад бэрхтээ гэдгийгсэн байгаа. Шин сүнснүүд бол уул нь хөвчлэн үүлийн сүнс болж ирдэг бөгөөд төвөө нойлон ээлж ээлжээр байрладаг. Сүнсүүд нь үүлээ дүүрэхийн тулд төвийг олох ухаанд ор буюу махан бие эзэгнэх ухаанаар дотроо дараалнаа. Түүгээр өвлийн сүнс төвийг ноёлох ухаанд өвсийн давтамж нь хол байдаг тул бусад сүнсүүдээс суралцаад өөрөө төвийг ноёлох үед зорьсон үлээ дүүрэх чадвараа гарганаа гинэ.
дараагийн дугаарт өвлийн сүнс ярих гэж байгаа тий. Тэгэхээр өвлийн сүнс дотор бас яг ийм өвлийн сүнсний алдагдал одоо юу хийм доголдлоос болоод бас үүсдэг хүчнүүдийн талаар бас бичсэн байсан. Тэрийг дараагийн дугаарт ярина. За махан сүнсээр шин сүнс ирлээ гэд заавал аутизмтай байх албагүй биз дээ гэсэн чинь тийм ээ. Махан сүнсээр туяадын үрсээс өөр цөөн хэдэн шин сүнстэй үрс ирсэн байгаа. Зарим өөр ертөнцөөс ирсэн сүнс ч бас бий. Цаг нь болохоор айлд нь таниулах болно гэсэн байна. За өнөөдрийн махан сүнсний агуулгыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаарт бол өвлийн сүнс байгаа. Өвлийн сүнсээр нэлээд их юм яригдана. Яагаад гэхээр энэ өвлийн сүнс ч одоо ганц сүнс биш. Хүний нөгөө бүх амьдралдаа үйлдэх үйлдэлүүдийг одоо бүр явах, алхах, ажиллах, унтах гих мэтчлэн бүр наад захын үйлдэлүүдээс ихсүүлээд бүр нарийн одоо үйлдэлүүдийг хийлгэх тэр мэдээллүүдийг агуулж идэг. Учираас нэлээд юм ярих юм ихтэй. Хүний сүнсэнтэх тэр мэдээллийн нэлээд том орон зайг эзэлдэг хэсэг байгаа учраас дараагийн дугаар бол нэлээд их мэдээлэлтэй байна байх гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.